За сайн байцгаана уу. Шөнийн 1-2 цаг хавцаа гарна гэж бодсон боловч шөнийн 12 цагаас гарч намайг гимдүүллээ. Ер нь шөнө гарна гэдгийг мэдчихсэн боловч энэхүү дараагийн iPhone мал хэдийнэ бол гараад эхэлж эхлэе. За ивэнтийн эхлэлийг бол мэдээж хэрэг 50-аараа Tim Cook маань 50-аараа тавьсан. За тэгээд шууд ерөөсө ганцхан л бүтээгдэхүүнээр танилцуулж эхэлцүүлсэн. Энэ нь болохоор iPhone 16e жижигээр бол нэрлэж байгаа юм байна. За тэгээд дизайныг нь ойроос харуулад бол явцсан байгаа. Тэгээд ерөөсөө A18 чиптэй батарейны хэвд бол одоо ална. Ганц камер нь 48-тай болгоод тулгасан iOS 18-ыг бол одоо идэж уунаа гэж байгаа юм байна. За нэг ялангуяа AC буюу ер нь бол одоо энэ хавар дөхөхөд гардаг энэ iPhone-ууд мянган гол онцлог нь тухайн жилийнхаа үйлдвэрлэлийн системийн цэг 3-тай үед гардгаар их онцлогтой байдаг. За тэгээд энэхүү iPhone 16e маань iOS 18 3.1 үйлдвэрлэлийн системтэй ер нь бол зэрэгтэж бол ингээ гарч ийна. Каян дараац гэдэг энэ хүүхэн бол одоо гарч ирээд тийм үү? Танилцуулж эхэлсэн. Одоо ерөөсөө сэтгэл маш их тогтолж байна. За тэгээ миний 3 дахь үеийн iPhone SE бол одоо байхгүй болохлаа 40% хурдан гэж энэ нь бол үнэхээр гайхамшигтай. За тэгээд iPhone 11-ээс бүр 80% хурдан гэж. За энийг бол ерөөсөө хараад би iPhone 11 барьдаг хүмүүс бол ерөөсөө энэ утсыг одоо аав гэж би одоо зөвлөхөр байна. За тэгээд утасныхаа дотоод тэр бүтц рүүгээ явж явахдаа Scenic гэдэг зүйл гараад ирсэн. Энэ ч тийм юу Scenic вэ гэдэг юу ангадаг ч юу вэ цоошин шип үү гэж бодсон чи энэ бол ерөөсөө сүлжээний технологиг дээд зэрэгээр дэмжнэ тийм үү 5G сүлжээг бол одоо дэмжнэ тэрний чинь зориулсан модем юм байна Scenic гэдгээр бол гарч иж байна. iPhone дээр анх удаага ингэж бүр голчилж ингэж бол хэлж байгаа тохиолдол бол болж байна. За батарейны болохоор ерөөсөө бичлэг үзэх юм бол 26 цагийн туршилт дэмжнэ гэж юм. За тэгээд USB-C оролттой бол бүх iPhone бүх одоо төхөөрөмжүүд бол хувирж байгаа. Тэр утгаараа одоо энэхүү одоо iPhone 16e маань USB-C оролтол авч байгаа юм байна. За тэгээд мэдээж хэрэг Apple Intelligence дээдлэлт нь байгаа. Apple Intelligence одоо хүч дутаад ивэл дээр нь нэмээд ChatGPT байгаа шүү гэдэг бол давхар сануулсан. За тэгээд хэлний сонголтын хувьд одоо ирэх хавраац бол одоо илүү олон хэлнүүд бол нэмэгдэж байгаа бол хэлсэн. За энэ дээр бол одоо монгол хэлийг бол одоо гаргах нь одоо туйлын хүсэл хэлээ гэж одоо хэлхийг хүсэж байна. За тэгээд ерөөсөө ring switch байхгүй, дуу нээж хадаг товчлуур байхгүй, action button бол байгаа юм байна. Энэ нь бол одоо iPhone 15 дээрээс 16 дээр хадгалагдаж одоо орж ирээд за тэгээд давхар одоо 16e дээр ингэж одоо орж ирж байгаа юм байна. За тэгээд мэдээж хэрэг Visual Intelligence буюу зөвхөн 16-ын заврууд дээр байдаг Apple Intelligence-ийн үйлдэл бол байдаг. Энэ нь бол одоо ингээд 16e дээр орж ирж байгаа юм байна. За тэгээд Lucy Browning гэдэг энэ одоо дараагийн гарч ирж байгаа ихч бол одоо утасны камер талаас нь бол ярьж бол эхэлсэн. За ганцхан камер байгаа. Ганц камер нь бол тултлаавна. Та нар санаа зовлтгоо те. Ерөөсөө 1x 2x-гээ хоёр сонголттой. Тэгээд фокус алдахгүй те нэг дижиталаар одоо сунгаагүй шүү нэг нэгтэрчлээ алдахгүй хоёр дахин сунгаж байгааг нь бол давхар хэлжсэн. Харанхуй орчин зураг дарахтаа бас мундаг гэдгийг нь бол хэлжсэн. За тэгээд мэдээж хэрэг голын товчлуур байхгүй учраас Touch ID ингээд давхар байхгүй болж байгаа учраас Face ID бол ингээд байгаа. За тэгээд утасны хамгаалтны хувьд одоо тоос, уус, чихэр одоо тэгээ эмэндэм шипагаgat газар нагаас нь жаагч гэдэг талаас нь бол зөндөө бол хэлсэн. Өнгөний сонголтын хувьд бол одоо хоёрхан байгаа мэн цагаан харгийн хоёрхан сонголттой. За тэгээд өнгө жоохон энэхүү уцаа жоохон өнгөжүүлэе гэж хүсвэл одоо кейс аваад өнгөжүүлчих болно гэж бол хэлсэн байгаа. За тэгээд crash detection буюу одоо аваараас орох юм бол утас чинь автоматар одоо төрөм төслөмж дуудах одоо тэр одоо функц нь дотор ажиллах юм байна. За тэгээд хиймэл дагуултаа давхар одоо ажилдаг учраас одоо энэ тэнд сүлжээ барихгүй гэсэн тохиолдол одоо аюул үүсгэхээс сэргийлээд давхар бүр одоо сансрын технологитой л ингээ утас ингээ гарч байгаа юм байна. За тэгээд ерөнхийд нь базаад бол одоо энэхүү iPhone 16e маань эдгээр шин чанаруудыг агууллаа гэдэг бол ерөнхийд нь агуулсан зураг бол сүүлд нь бол гарсан. За үнийн хувьд бол $599 128 GB-тай гэж бол хэлсэн. Энэ нь бол надад үнэтэй санагдсан. Яа. Ер нь цаг ирэх тусам ер нь хямдхан загварын утас маань ер нь бол улмал $600 $700 болох гээд байгаа юм шиг л одоо харагдаад эхэлсэн. Тэгээ ямар ч хэлсэн iPhone 16e маань $599-тойгоор одоо ингээ гарч байгаа юм байна. Урьдчилсан захиалга нь энэ 5 дахь өдрөөс эхлээд за тэгээд ерөн дэлгүүрүүд дээр тавигдаад одоо худалдаж авах боломжтой хугацаа нь одоо 2 сарын 28-гийн 2 сарын сүүлчээр болох юм байна. За тэгээд ер нь бол энэ жилийн гарсан iPhone 16-гийн загварууд дээр ингийн 16 Pro дээр нэмэгдээд 16e ингээ нэмэгдэж байгаа юм байна.